Үндэсний шудан сонин усыг хурлын гишүүн ганц үг. Альбатай тэмцэх газрын олон бизнесменийг дарамтлах тухай сонсож байсан үнэн байжээ. Сүмбэ хэрэг лоохуудын хэргийг ямар үед ямар улсын захиалгаар зохиомжилж байсныг бид мэднэ. Гэтэл 21-р зуунд аль ч улсаас хараас биш ардчилсан нийгэм байгуулж байгаа өнөө үед засгийн газар ерөнхий сайдаа огцруулахын тулд зохиомл хэрэг үүсгэж улс төрийн зорилготой ажиллаж байгаа ийм хязгааргүй эрх мэдэлтэй хүчний байгууллагын аюулыг биеэр мэдэрсний хувьд яаралтай энэ гажуудлыг засвалжээ гэж шийдвэр гаргах төвчний хүмүүст сонирдуулж байна. Энэ байгууллагын гол удирдагч хурц хууль зүйн дээд боловсролгүй тухай түүнийг үндсэн хуулийн цэцэд өгсөн тухай хэвлэлээс уншсан. Хэрвээ энэ үнэн бол улсын хурл түүнийг томилсон шийдвэрээ яаралтай эргэж харах шаардлагатай болжээ. Өнөөдөр засгийн газрын шийдвэрийг ерөнхий сайдын даалгавраар хэрэгжүүлж байсан намайг ингэж зохиомл хэрэгт хилмигдүүлж чадж байгаа улсууд төсөв захирагч ямар ч албан тушаалтныг яаж ч гуйлан хилмигдүүлж засгийн газрын үйл ажиллагааг харлуулж чадах юм байна. Тэгвэл төрийн албаа хаагчид яаж итгэл үнэмшилтэй ажиллаа хийх юм бэ? Итгэл үнэмшилгүй төрийн албаа хаагчдаа улс яаж хөгжих юм бэ?